Хүүхдийн өсөлт хөгжлийг шалгах үнэлгээгээр хүүхдийн хөгжлийн төвшинг тодорхой үзүүлэлтээр шалгаж үзэхэд хоцрогдолтой гэсэн дүгнэлт гарвал юу хийх хэрэгтэй вэ? Асуудлыг хэрхэн шийдэх вэ? Сонсголтой эцэг эхчүүд хүүхдэд хөгжүүлэх хоцрогдлыг нь арилгах талаар Facebook, вебсайтууд, YouTube гэх мэт олон нийтийн цахим сүлжээнээс маш их мэдээллүүдийг авсаар байдаг. Мөн тэрхүү олж авсан мэдээллүүдээ ашиглан хүүхэдтэйгээ тулж ажиллан зааж, тайлбарлаж өгдөг. Багшид даатгахгүйгээр хүүхэдтэйгээ эцэг эх өөрөө тулж ажиллан дохионы хэлээр харилцан яг юуг чадахгүй байгааг ярилцсан мэдэж авах хэрэгтэй. Хэрв тоо тооллыг сурвалгүй хоцрогдсон байвал яг одооноос бодит хэрэглэгдэхүүнийг ашиглан заах хэрэгтэй. Бодит жишээн дээр буюу гэр байлаа гэж бодоход 1 гэр, 2 гэр гэх мэт тоолох аргад суралцсан давтснаар хүүхэд өөрөө гүйцэтгэж чаддаг болно. Хүүхдийн онцлогтод тохирсон гол арга зүйг нь сурвал цаашаа бүх зүйл хялбар болох учраас ямар арга зүйг ашиглахаа сонгохоос гадна. Хүүхдийн сонирхол дээр тулгуурлан тоглоомын арга, тараах материал, бүр хоолоо идэх үедээ аягаа тоолох гэх мэтчлэн олон арга бий. Заавал хичээлийн ширээний ард суулгаж альвааг сургах гэсэн хуучинсаг аргаасаа салж гэртээ хийж байгаа үйл, хэлж байгаа үг бүрээрээ хүүхэдтэй үлгэрлэн сургах боломж байна. Энэ мэтчлэн хүүхдээ бага багаар хөгжүүлснээр хүүхдийн тань хөгжлийн үнэлгээ агсаар байна. Үнэлгээний явцад хоцрогдож буй талыг нь олсон тохиолдолд багшд нь мэдэгдэж хоёр талаас дэмжин хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Тэгээс 2 наснд нь багшид бүх хариуцлагыг өөрүүлж өөрсдөө ажлын төлөө зүтгэлгүй хүүхдийнхээ өмнө хүлээсэн эцэг эхийн үүргийг гүйцэтгэх нь чухал. Иймд багш, эцэг эх гэх хоёр талын хамтын ажиллагаа таны хүүхдийн ирээдүйд эергээр нөлөөлөх юм.